бидэнд өгөгдөх Бурхны үг Марк ном 10 дугаар бүлэг 46-аас 52 дугаар ишлэл. За би эндээс энэ хэсгийг уншиж өгье. Марк ном 10 дугаар бүлэг 46-аас 52. Тэд Ереход ирэв. Есүс шав нартайгаа болоод үе олонтоо Ерехогоос гарч явтал Тимеан хүү Бартимай гэгч сохор гуйлагчин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэж хашгирч эхлэв. Түүнийг дуугүй бай гэж олноороо дандарсан боловч тэр харин бүр Давидын хүү намайг өршөөгөөч гэж улам их хашгирсаар байв. Есүс зогсон түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд зоригтой бай. Бос тэр чамайг дуудаж байна гэв. Тэр гадуур хувцаа хаяад өсрөн босож Есүс рүү очив. Есүс түүнд өөртөөхөө төлөө юу хийлгэхийг надаас хүснэ гэхэд сохор ир түүнд Рабуни багш гэсэн утгатай намайг дахин хардаг болгооч гэв. Есүс түүнд яв итгэл чинь чамайг идгэлээ гэсэнд тэрээр даруй дахин хараарж Есүсийг замд нь даглаа. Амен. За өнөөдрийн Бурхны үгийг итгэлийн эндэр сэдвээр Батэрдэн Баатар хуваалнаа. Батэрдэн Баатарыг урьж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Хамтдаа өнөөдөр дөнгөж сая Библийн үгийг бидэнд хэлэхт үгийг дөнгөж сая уншлаа. Тэгээд чухал ах маань итгэлийн эндэр биш итгэлийн нүдээр гэдэг сэдв байгаа. За биднийг магтан дуулаад бид нар нэлээд эзэнд хүндэтгэл мөргөл өргөссөн дараа өндөр маань гайгүй болцсон юм уу? За өнөөдөр нэлээд сайхан өндөртэй өдөр байна. Тэгээд өндөртэй харин байх чи их соргог сэргэг байх юм шиг байна. Тэгээд байнгын өндөртэй дахаар хүн бас ихлүү сэргэг байх юм шиг байна. Тэгээд бурханд янз бүрийн байдлаар ажиллах юм да. Тэгээд Бурхны үгийг хүлээж авахд бас бидний зүрх сэтгэл сэргээг соргог байх нь илүү чухал болов гэж бодож байна. Бид нэр Библийг хүмүүс янз бүрийн байдлаар хардаг байна. Библи хүмүүсийн хувьд ямар төрлийн ном бэ гэдэг асуудал гарч ирдэг. Зарим хүмүүс Библийг уран зохиолын талаас нь олж хардаг. Зарим хүн Библийг түүхийн талаас нь, зарим хүн болохоор Библийг энэ бол шашны талаас харж болох ном гэж үздэг. Янз бүрийн байдлаар Библийг хардаг байна. Гэхдээ магадгүй зарим тохиолдолд хүмүүс Библийг бас түүхийн талаас харах, утга зохиолын талаас харах, шашны талаас харахдаг бол аль аль нь бэ? Гэхдээ Библи бүгдийг агуулсан байдаг. Бүгдийг агуулсан бөгөөд Библи гэхдээ итгэлийн тухай өгүүлсэн ном гэдгийг мартаж болохгүй. Библи бичигдсэн гол зорилго нь хүн төрлөختөнд өгөгдөж байгаа Бурхны аврал, түүний илэрхийлүүлсэн итгэлийн тухай өгүүлдэг гэдгийг бид нэр ерөөсөө мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ Библийг түүхийн ном гэж хэлэх юм бол Библи итгэлийн тухай түүхийг өгүүлсэн ном байна. Итгэлийн түүхийн тухай ном бол Библи юм. Өнөөдрийн бидний уншсан хэсэг дээр харах юм бол нэгэн сохор бас гуйлагчин Бартимай гэгч нэгэн хүний тухай гарч байгаа. Түүний амьдрал тэгтлээ нэг түүх гээд ах юм байгаагүй байна. Түүний амьдрал хүмүүс сонирхоод ахаар түүх нэг байхгүй. Байгаагүй. Асуудал нь энэ бий. Яагаад гэхээр хэрвээ түүний амьдралыг харах юм бол сохор тэгээд дээрэс нь гуйлагчин. Энэ тухайн үеийн 1-р зууны үеийн Палестин, өнөөгийн Палестины газар нутагтах эс бөгөөс Израилийн ёс суртахуун гэдэг юм уу, ёс заншлын үед ойлголтоор харах юм бол сохор, тэгээ гуйлагчин хүн бол хүмүүсийн үед явах Бурханаас хараагдсан. Ямар нэгэн хараал түүнтэй хамт байгаа, удам муутай, чөтгөр шүглсэн гэж үздэг байсан. Тийм учраас тэр хүний тухай хүмүүс харахтаа эзэн тэр хүний амьдралын тухай сонирхоод авах түүх түүнд байхгүй гэж үзэхээр. Харин хүн болгоны амьдрал гайхамшигтай түүх оршиж байдаг гэдгийг бид нар мартаж болохгүй. Хүн болгоны амьдралд маш гоё дурсамж дүүрэн түүхүүд оршиж байдаг. Бас сургамж дүүрэн түүхч оршиж байдаг. Гэхдээ ч Бартимайг тухайн үеийн нүдээр харах юм бол хүн сонирхоод байх тийм түүхтэй хүн ерөөсөө биш. Зүгээр л сохор, тэгэл гуйлагч. Ийм
байсан. Гэвч түүний түүх гайхамшигтайгаар өөрчлөгдсөнийг бид нэр өнөөдөр харж байна. Библи ийм хэн нь мэдэгдэхгүй, юу нь мэдэгдэхгүй, юунд хүлэгдсэн мэдэгдэхгүй, хинч биш юм шиг ийм хүнийг Библиэлд өнөөдөр нэгэн итгэлийн түүхийн баатар болгоод бас үлгэр жишээ бидний даган дуурайх ёстой, харах ёстой нэгэн болгож үлдээсэн учир байна. Бидний нүдэнд үл тоогдох тэдгээр зарим хүмүүсийн амьдрал бурхан гайхамшигтай зүйлсийг хийхэд тэр нь бидний амьдрал, бидний дараагийн үеийнхэнд итгэлийн түүх болон өөрчлөгдөв. Бартоломегийн амьдрал эзэн Есүс Христтэй холбогдсноос ахуулаад түүний амьдрал гайхамшигын түүх болон итгэлийн түүх болон өөрчлөгдсөн ба. Хожим хүмүүс таны тухай ярих үедээ ямар талаас ч ярих вэ? Хожим хүмүүс таны тухай дурсахдаа ямар түүхийг чинь мэдэх болов? Хожим магадгүй таны үр удам, ах дүүс хэн нэгэн таны тухай дурсан ярих болвол юуг чинь илүү ярих бол? Сайн ажилчин байсан тухай чи ярих болов? Эсвэл сайн ээж, эсвэл аав, эмээ байсан чинь тухай ярих болов? Юуны чинь тухай дурсан ярих бол? Та ямар түүхийг бүтээж байгаа вэ? Ямар зүйл ярихыг бид нар ирээдүйд тэд бидний тухай юу ярих, ямар түүх ярихыг бид мэдэхгүй. Гэхдээ ямар түүхийг ярьж болох вэ гэдгийг бид харин өнөөдөр бүтээж чадна. Ямар түүхийг бүтээх үү гэдгийг бид бол харин чадна. Харин ямар түүх ярих вэ гэдгийг мэдэхгүй боловч ямар түүхийг бүтээх вэ гэдгийг бид бол харин чадах юм. Өнөөдрийн та энэ зогсож эх өдрүүдийн таны үйл хөдлөл бүхэн чинь ирээдүйд яригдах түүхийг бүтээж байгаа гэдгийг битгий мартаасаа гэж хэлмээр. Харин Бартоломегийн өнгөрсөн амьдралд нь яг энэ эзэн Есүс Христос Ярихо хотын замын хажууд хүмүүсийн хөдөлгөөн ихтэй хаалганы хажууд уулзахаас өмнөх түүний амьдрал хүн яриад байх түүх байгаагүй. Хүмүүс ярихдаа нэг хаалганы хажууд сохор гуйлагчин байсан гэж ярих байсан боловч харин түүнтэй Есүс Христос уулзсны дараагаас түүний амьдрал жинхэнэ итгэлийн түүх болон өөрчлөгдсөн байна. Таны амьдралыг итгэлийн түүх болон өөрчлөгдөөсэй гэж өрөмөр байна. Хожим олон Монголын дараагийн христчин хүмүүс таны итгэлийн түүхийн тухай гэрчлэн яриасаа гэж үнэхээр өрөмөр байна. Ямар түүхийг бид бүтээх вэ гэдгээ өнөөдөр бид хийж чадах юм. Ямар түүхийг ярихыг бид багтгүй чиглүүлэхгүй ч харин ямар түүхийг бий болох вэ гэдг нь биднээс шалтгаалж байгаа. Тэгвэл энэ сохор дээрс нь гуйхчин хүн маань ямар түүх бүтээсэн бэ? Мэдээж бид харах юм бол итгэлийн түүх бүтээснийг өнөөдөр Библиэс бид нар харж байна. Сохор хүн хаалганы хажууд сууж байсан. Тэрээр сууж байхдаа хаалганы хажууд олон хүмүүсийн хажууд сууж байхдаа янз бүрийн зүйл сонссон баг. Яг бол сохор хүний хамгийн сайн хөгжсөн зүйл нь юу байх вэ? Сонсгол нь байж таарна да. Мөн үү? Харж чадахгүй ч тэр сонсож чадчихсан. Тэгээд тэр олон хүмүүсийн явдаг газар суудаг байсан. Тэгээд магадгүй хэн нэгэн эсвэл хажууд нь байсан сохор нь тэдний хэн нэгэн авчираа тэнд суулгадаг. Тэгээд тэр хоёрын хийж чадах зүйл нь, тэр хүмүүсийн хийж чадах зүйл нь, тэр хүний хийж чадах зүйл нь хүмүүсийн яриаг сонсох, хүний яриаг сонсоод хүн ойрцныг нь мэдээд хүмүүсээс юм гуйхал бол тэдний үндсэн чаддаг зүйл байсан. Тэгээд мэдээж олон жил тэнд суусан хувьд янз бүрийн зүйл зөндөөл сонссон баг. Ямар тэр үед зурагт радио байсан биш, тийм ээ? Харин тэр үед олон хөлийн газар суух юм бол олон зүйл сонсож болно. Та магадгүй Нарантуул явах замын тэнд очиод жоохон суугаад зогсоод үзэнэ, суухан шаашаа. Тэгвэл хүмүүс хажуугарч өнгөрөхдөө янз бүрийн юм ярьж ирнэ. Өчигдөр офшорынхан жагсаад гэж өнгөрөөл. Юм дарж өчигдөр хулгаас гэж янз бүрийн зүйл сонсоол өнгөрнө. Манайх ч 5-7 гэл ингээл нэг гүйцэд сонсохгүй ч та үргэлжлүүлэн хин нэгнээс нь янз бүрийн байдлаар сонсох боломжтой. Мэдээж Бартоломей хүмүүс хажуугаар өнгөрч байхад юу ийс сонсхийг тэр хэвт. Тэ. Янз бүрийн л сонссон баг. Хувьсгалын тухай, хувийн тухай, тэ, бурхны тухай, буг чөтгөрийн тухай янз бүрийн л сонссон байлгүй дээ. Харин түүний чихэнд нэг зүйл сонсогдсон. Энэ эзэн Есүс Христийн яриа байсан. Түүний тухай яриа. Иерусалимд
Галилд, тэ Израильд нэгэн иш үзүүлэгч төрж гарч айч гэдэг юм уу те. Ямар нэг Есүс тийм хүмүүсийг эдгэж эсвэл тийм гайхамшиг хийж янз бүрийн зүйлийг сонсож байсан баг. Нэгэн цагт эзэн Есүс өөрийнхөө дагалдагч нараас тэгж асуудаг. Матай номын 16 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байдаг. За хүмүүс хүний хүүгийн тухай юу гэж яах вэ? Ярьж байна вэ? Тэгсэн чи юу гэж хэлдэг вүлээ? Энд дээр харах юм бол за таныг Илия гэж байна. Бас Иремья гэж байна. Өөр бас хэн гэж хэлсэн бэ? Нэгэн иш үзүүлэгч гэж хэлж байна. Хүмүүс таны тухай ерөнхийдөө ярихдаа иш үзүүлэгч Бурхны үгийг дамжуулдаг нэгэн өмнө нь байсан тэдгээр зүнчдийн нэг л гэж ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр Есүс өөрийнх нь тухай яриаг сонссон гэсэн. Яг хин шиг Бартоломей шиг сохор гуйлагчин шиг өөрийнх нь тухай юу гэж хэлж байгааг сонссон ч хүмүүс Есүсийг иш үзүүлэгч гэж ярьж байна. Зүнч гэж ярьж байна гэсэн утга. Тэгвэл Бартоломей ч гэсэн хүмүүсийн ярианаас Есүсийг хэн гэдгийг сонссон бэ? Зүнч юм байна, иш үзүүлэгч юм байна гэдгийг сонссон байна. Тэр Бартоломей Есүсийн тухай сонсохдоо ийм зүйлийг сонссон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Бартоломей Есүсийг зүнч гэж сонсоод зогссон биш. Харин Есүсийг Бурхны хүү мөн Израилийн ард түмний хүлээж байгаа аврагч буюу Месая гэж хэлж байсан. Еврейгээр, грекээр Христ гэдгийг тэр хүлээн зөвшөөрч буюу итгэсэн байна. Энэ хүмүүсийн яриад байгаа тэр нэгэн чинь тэр амлагдсан аврагч, хожим хурж ирээд бүх хүн төрлөختнийг, Израилийг төдийгүй бүх хүн төрлөختнийг гимээс чөлөөлөгч тэр Месая тослогдсон нэгэн биш юм уу гэдгийг тэрээр яг дотроо хүлээн аваад сонсоод тэгээд итгэсэн байна. Тэгээд түүнийг зүрх сэтгэлдээ хадгалсан байна. Гэхдээ тэр хараагүй мөртлөөр итгэсэн. Хүмүүсийн ярьж байгаа зүйлийг сонсож байхдаа итгэсэн. Хамгийн сонирхолтой нь хараагүй байж итгэсэн байна. Харин хожим эзэн Есүс Христ ингэж хэлсэн. Хараагүй байж итгэсэн тэдгээр хүмүүс нь илүү ерөөлтэй гэж хэлсэн байдаг. Өнөөдөр би ч гэсэн Есүс Христэд итгэдэг. Амен. Бид хараагүй, бас бариагүй. Түүнтэй ярилцаагүй мөртлөөр бид түүнд итгэдэг. Харин Библи хэлэхдээ үүнийг илүү ерөөл юм а гэж хэлсэн байдаг. Харин Бартоломей ч гэсэн яг ялгаа байхгүй хараагүй. Өөрөө тэр бүр төрөлхийн хараа байхгүй. Харин хүмүүсийн яриаг л сонссон. Бид ч гэсэн ялгаа байхгүй хараагүй мөртлөөр Библийн яриаг, Библийн үгэнд бид итгэсэн. Бартоломей болон бид итгэлийнхээ хувьд яг адилхан юм а. Бид нар нүдэрээ хараагүй боловч Библийн үгэнд итгэж байна. Бартоломей нүдэрээ хараагүй боловч тэрээр хүмүүсийн ярьж байгаа Есүсийг сонсохдоо тэр бас итгэсэн байна. Яагаад гэвэл Ром номын 8 дугаар бүлэгдэр юу гэж хэллээ? Итгэл нь сонсох нь Христийн үгээр юм а гэж хэлсэн байдаг. Итгэл нь сонсох нь Христийн үгээр юм а. Ром номын 17 дугаар ишлэл дээрх энэ ишлэл үнэхээр гайхамшигтай зүйл юм а. Итгэл гэдэг зүйл бол Христийн үгийг сонссноор, Христийн нэрийг хүлээн зөвшөөрснөөр бий болдог зүйл гэж Библи хэлж байна. Та Есүс Христийг амаараа хүлээн зөвшөөрч зүрхэндээ итгэсэн үү? Тэгвэл та аврагдаж зөвхт байдалд хүрсэн гэж Библи хэлсэн. Ром номын 10 дугаар ишлэл дээр хэн зүрхэндээ итгэн тэр нь зөвхт байдалд хүрнэ гэж хэлсэн. Хэн нь амаараа хүлээн зөвшөөрнө тэр нь авралт хүрэх болно гэж хэлсэн юм. Хэрвээ таны дотор энэ итгэл байгаа бол та аль хэдийн зөвтгөгдөн аврагдсан байна. Гэхдээ Бартоломей Христэд итгэсэн мөртлөөрөө түүний сохор байдал хэвэндээ байсан. Итгэсэн мөртлөөрөө түүний гуйламжлан амьдрал нь хэвэндээ байсан. Тэр гуйлагчийн хэвэндээ байсан. Тэр Есүсийг Христ гэдэгт итгэж байсан. Яагаад гэвэл энэ дээр ингэж хэлсэн. Есүсийг маш ойрхон явж байгааг Бартоломей мэдэн гутлаа. Түүний ойрхон байгааг сонсон гутлаа. Гэхдээ хүмүүс маш их чимээтэй байсан. Маш олон хүмүүс, олон хөлийн газар хаалганы хажууд өөрөөр хэлбэл том хаалга, хот руу орж гардаг хаалганы түнд маш их хөдөлгөөнтэй. Орж ирж байгаа хүмүүсийн хашгираа, яриа, наймаачдын орилон
Тэ төөрч бодилсан хаашаа явахаа мэдэхгүй болсон баахан хүмүүс гарч яваа хүмүүс тэгээ Есүсийг дагсан маш олон хүмүүсийг хөдөлгөн байсан. Энэ үед тэр нэг зүйлийг сонсон. Есүс маш ойрхон явж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Хаана байгааг нь мдээгүй боловч тэр Есүс ойрхон байгааг мэдсэн баг. Тэгээд хашгирсан байна. Давидын хүү Есүсээ. Давидын хүү Есүсээ хэмээн хашгирсан баг. Өнөөдөр бид нар энд эзэн Есүс Христийн өмнө мөргөл хүндэтгэл өргөхөөр ирсэн байна. Бид нар өнөөдөр энд чуулган зогсох үедээ хизээч Есүс Христийг нүдэрээ бол хардаггүй. Харин бид итгэсэн. Бид нар итгэлээрээ харж байгаа. Бидэнд итгэлийн нүд нээгдсэн байна. Бартоломей ч гэсэн итгэлийн нүд нээгдсэн учраас хэдийгээр махан биений нүд нь сохорсон боловч итгэлийн нүдэрээ аль хэдийн Есүсийг олж харсан байсан юм. Тийм биш гэж бид адилхан байна. Бид нар энд орж ирэх үед Есүс бидэнтэй гар барин уулзаагүй. Өнөөдөр Есүс бидний энд хүн нэг болгонтой мэдчлээгүй. Есүс өнөөдөр энд өөрийнхөө үгийг заагаагүй. Шууд тунхаглаагүй. Боловч бид итгэлээр биднийг хүндэтгэж мөргөх үед тэр бидэнтэй хамт байгаа гэдэг итгэлээр бид энд ойртон зогсож байна. Өнөөдөр бид нар энд зогсож, энд магтаж, энд залбирах үед маш олон хүмүүсийн дуу хоолойг сонссон. Магадгүй бид заримд ялгаж чадхааргүй юм шиг болтлоо бид нар янз бүрийн бодол санаа, хүмүүсийн дуу хоолой, янз бүрийн зүйлсийг сонсож болох юм. Харин харахгүй байгаа боловч таны итгэлийн нүд нээгдээд энэ газар эзэн биднийг өрөөж, адислаж, өнөөдөр бидэнтэй хамт байгаа гэдэг итгэлээр таныг хараасаа гэж өрөөж байна. Таныг ийм итгэлийн нүд чинь нээгдээсэ гэж үнэхээр өрөөмөр байна. Гэвч харсан боловч итгэдэггүй хүмүүс байдаг. Хараад байгаа мөртлөөр итгэдэггүй. Гайхамшиг бүтээгдээд амьдралд нь гайхамшиг бий болоод байхад хүртэл итгэдэггүй хүмүүс байдаг. Амьдралд нь тусламж, дэмжлэг өгөөд Бурхан түүний амьдралд аливаа олон зүйлсүүдийг хийж өгөөд байхад хүртэл итгэдэггүй хүмүүс байдаг. Юр бус Бурханы хайр, нэгүсэл амьдралд нь бий болсон ч итгэдэггүй хүн байдаг. Яагаад? Яагаад бол тэд хизээч зүрх сэтгэлийнхаа итгэлийнх нь нүд нь нээгдээгүй учраас тэд олж хардаг юм. Тэд нар зүгээр л гаднах үзмжийг, тэд нар гаднах үйл ажиллагааг, гоё цугларалтыг, гоё тусламж, дэмжлэг, юр бусын байдлуудыг л харж тэгээд өөртөө юу гэж боддгүйхээр би итгэж гэнэ гэж боддог. Харин энд сууж байхдаа тэд хизээч итгэлээр Бурхныг хайдаг юм. Итгэлээр хайсан хүний зүрх сэтгэлийн нүд нь өөр байд. Энд Есүс Христийг олж хард. Энэ тунхаглаж байгаа үг нь түүний үг гэж итгэж хүлээж авдаг. Тэгээд тэр үг нь зүрхэнд нь орж баясгаж, тэр үг зүрхэнд нь орж гимшүүлж, тэр үг зүрхэнд нь орж ятгалаг өгж, тэр үг зүрхэнд нь орж биеийн хүн хүртэл тэд эдгэж тэнхрүүлж өгдөг. Үүнийг тэр хүн л өөрөө мэддэг ба. Мөрөглөөр дамжуулаад бид эзнийг олж хардаг ийм цаг юм а. Өнөөдрийн энэ цаг бол эзэн Есүс Христ үхлийг ялан дийлсэн өдөр юм. Бүтэнсэ өдөр болгон бид яах гэж цуглд юм бэ? Бид түүний үхэл амьлалтыг тунхаглаж, түүнд итгэж байгаагаа яах вэ? Гэрчлэхийн тулд энэ газар ирдэг. Мөн эзэн Есүс Христийн үхэл амьлалтантай нэг байгаа бөгөөд хожим дахин ирэх түүний ирэлтийг итгэлтэйгээр хүлээж авч байгаа гэдгээ гэрчлэхийн тулд, тунхаглахын тулд бас ирд юм а. Мөн энэ итгэлээрээ дамжуулаад бид Бурхныг хайж, түүний бидний амьдралд хийх хүч чадал, баяр хөөргийг хүлээж авахын тулд бид өнөөдөр энд цуглд юм а. Бид таныг ингэж ирсэн гэж бас итгэж байна. Ийм учраас Бартоломей харахгүй байсан боловч тэр олон хүмүүсийн дунд, хашгираан дунд Христ хаана явж байгааг нь хараагүй боловч тэр харин нэг зүйлийг чанга хашгирсан баг. Юу? Давидын хүү Есүсээ. Энэ үг бол юу гэсэн үг вэ гэхээр та бол Христ юм байна. Буюу та олон зууны туршид амлагдж байсан. Израильчуудын хүлээж байсан. Бүх хүн төрлөختний хүлээжсэн аврагч юмаа гэсэн утга байхгүй. Давидын хүү гэдэг үгийг өмнө нь хинч Есүст хэлж байгаагүй. Ямар ч хүн Давидын хүү Есүсээ гэж дуудаж байгаагүй. Яагаад вэ? Давидын хүү гэдэг утга нь юу гэсэн үг вэ? Исаи номон дээр өгүүлсэн 7 дугаар бүлэг дээр хэлсэнчлэн энэ нь хожим ирэх, Давидын удмаас бий болох, Давидын удмаас төрөх аврагчийг илэрхийлдэг. Месаян Давидаас төрөх болно. Буюу Давидын
үр удмаас Месая Христ төрөх болно гэсэн утга. Үүнийг Бартоломей итгэлээр олж харсан байна. Хэдийгээр бид махан биеэр өнөөдөр нэг нэгийг харж байгаа боловч харин бид итгэлийнхаа нүдээр бид Бурхан руу хараага чиглүүлсэн байгаамаа. Бид өнөөдөр итгэлээр загалмай дээр цовдлогдож үхлийг ялж хожим ирнэ гэж амласан Христийг харан бид мөргөл өргөж байгаамаа. Христийг харж бид хүндэтгэл өргөж байгаамаа. Тэрнээс биш энэ зогсож байгаа пасторыг биш, энэ зогсож байгаа Магдалины хүмүүсийг биш, харин харагдахгүй байгаа боловч миний хажуу зогсож байгаа, намайг ерөөхөр зогсож байгаа, надад өөрийнхөө итгэл найдрыг дахин батжуулан өгөхөөр зогсож байгаа нэгнийг бид олж хард юм а. Ийм учраас Бартоломей Давидын хүү Есүсээ гэж дуудсан. Энэ бол итгэл байгаагийн илэрхийл. Тэр Есүсийг хажуугаар нь яваханд нь итгэсэн биш. Харин түүний тухай сонсохдоо итгэсэн юм. Итгэл нь сонсох нь Христийн үгээр ирд юм. Бид сонсож итгэдэг хүмүүс. Итгэлийн онцлог бол энэ юм. Харж биш, барьж биш, харин сонсож. Юунд Христийг үгийн сонсох үед итгэдэг. Яагад бол түүний үг нь өөрөө амьд, хоёр талдаа эртээ сэлэн мэт. Тэр аливаа нугас чимэг, нууцудад нэвтрэн орж, түүнийг салтал, нэвчтэл, түүнийг эдгэртэл, итгэгтэл нь ажилдаг гайхамшигтай үг юм. Та сонсох үед таны зүрх сэтгэл дотор үг орж ирдэг. Хизээч юм нэгэн цаг та сонсох болно. Хизээч юм гудамжинд, телевиз хин нэгнээс та Христийн тухай сонсох болно. Та яаж хүлээж авсан чинь чухал биш. Эсэргүүцэж авсан уу, доромжилж хүлээж авсан уу, яаж хүлээж авсан чинь чухал биш. Харин хожим энэ үг таны дотор итгэлийг бий болгоно. Тэр үг таны дотор суугдаж баг багаар аажмаар танд Бурхныг таниулж эхлэх болно. Тэгээ бидний нүд, сүнслэг нүд маань аажмаар нээгдтий. Тэгээ цаг нь болох үед бид яг Бартоломей шиг эзнийг ойр байгааг мэдэх үедээ бид тунхаглаж хашгирдаг. Та бол Христ, цорын ганц амьд Бурхны хүү мөн гэж нэгэн цагт бид хашгирах үе ирд юм а. Бартоломейгийн хашгирах цаг нь яг энэ цаг байсан байна. Бид нар нэгэн цагт түүнийг өөрийнхөө аврагч гэж хүлээн зөвшөөрсөн байна. Яагаад итгэснээш мэдээгүй эсэргүүцэж байсан эзнийг бид хүлээж авсан байна. Яагаад итгэснээ бид мэдэхгүй. Доромжилж байсан, үл тоож байсан Христийг бид хүлээж авдаг байна. Бидний олонх нь тэгж хүлээж авсан. Энэ дотор сууж байгаа олон хүмүүс тэгж гэрчилж чадна. Есүсийг доромжилж байснаа, үгүйсгэж байснаа, басамжилж байснаа бид нар мэднэ. Харин Бурхан өөрийнхөө үгээр таны дотор орж аажмаар цаг хугацааны ард дахин таныг өөрийнхөө өмнө жинхэнэ баттайгаар дуудд юм. Тэгээд тэр үед та амаараа гэрчилдэ. Давидын хүү Есүс. Та бол Христ, цорын ганц амьд Бурхны хүү мөн гэж хашгирах цаг бидэнд ирд юм. Заримд маань ийм цаг ирчихсэн байгаа. Заримд маань хараахан ирээгүйч байж болох юм. Гэсэн ч Бурхан өөрийнхөө үгийг сонссон хүн болгоныг, өөрийнхөө сонгосон хүн болгоныг өөрийнхөө өмнө дуудах тийм өдөр ирд юм. Би санаж байна. Манай чуулганы хуучин чуулган маань нэг охин ингэж гэрчилж байсан. Хамт байдаг оюутан байхад хамт байдаг оюутан охин итгэгч байсан. Тэгэл баян Христийн тухай ярьдаг. Тэгээ нөгөө охин маань үргэлж ууралж юм л бол Есүс ярьдаг. Мэдрэл муутай галзуу солиотой өөр ярих юм байдгүй. Хамт гуанзанд ороод хоёулаа хуушур ч юм аав. Тэгсэн мэтлээ найз. Тэгээ найзаа хуушур авч иддэг. Хуушур нь мэдээж оюутны авч байгаа хуушур ямар л олигтой хуушур байв. Нэг том дугуйргын юм дотроо 2-3 ширхэг махтай. Тэгээ тэрийг хараа нөгөөт нь ууранд төрдөг. Харин нөгөө итгэж охин нь талархаад залбирахаар нөгөөт нь уурлаад. Уурлахаар юу гэж хэлдэг байсан гэхээр Есүс ахаа гамбир өгсөнд баярлаа гэж хэлдэг байсан. Өөрөө гэрчилж ярьж байсан. Би юу гэж хэлдэг байсан гэхээр залбирахаар нь уур хүрээд Есүс ахаа хуушир авцсан хүн шүү дээ. Гамбир өгсөнд баярлаа гэдэг байсан юм а. Харин дараа нь тэр итгэсэн. Есүс Христийг хүлээж авсан.
Биднэрт ийм гэрчлэл зөндөө бий. Бидний хідэн түүнийг үгүйсгэж байсан. Би ч гэсэн 91 онд сайн мэдээ анх сонсчоод түүнийг үгүйсгэж байсан. Харин 7 жилийн дараа түүнийг өөрөө эзэн аврагчаар хүлээж авсан. Түүний үг миний дотор ажилласаар байсан. Библийн нэг үг миний нүднээс өрөөсө гарч ирэхгүй байсан. Эсэргүүцээд байгаа мөртлөөрөө нүдэнд харагтаад. Тэгээ тэр үг нь нэрээ тэгчгэнсаа гэж боддог мөртлөөрөө бардам сэтгэлээс ихэрхүү байдлаасаа өөрийнхөө хүчинд найдсан байдлууд маань намайг тэр үгийг дагахыг хүлээж авахгүйгээр эсэргүүцсэн байсан. Харин Бурхан яг ойр байх тэр үедээ надад өөрийгөө дахин сануулах үед би түүнийг өөрийн аврагчаар хүлээж авсан байна. Бидний амьдралд ийм гэрчлэлүүд дүүрэн байна. Өнөөдөр ч гэсэн би таныг энд зогсож байхдаа өнөөдрийн бидний мөргөл нь Есүсийг харахгүй боловч Бартоломей шиг итгэлээрээ дуудах цаг юм. Хамгийн түрүүнд энэ мөргөлийн цагийн хамгийн чухал ихний цаг бол та Есүс Христийг дуудах цаг. Түүн рүү ирээд зүрх сэтгэл бүх зүйлээр ирээд одоо бодол санаа оюун ухаанаараа та бол Христ цорын ганц амьд Бурхны хүү мөн гэж хэлэх цаг бол одоо юм. Бид нар итгэдэгч дахин тунхаглах ёстой цаг юм. Та өөрийнхөө өвчин дээр үүнийг тунхагла. Та өөрийнхөө зовлон асуудлууд дээр үүнийг тунхагла. Та өөрийнхөө айдас өр ширэн дээр үүнийг тунхагла. Та бол Христ цорын ганц амьд Бурхны хүү мөн гэж хэл. Өөрийнхөө зүрх сэтгэлийн асуудлууд дээр үүнийг тунхагла. Та гэрчил үүний тулд бид мөргөл өргөх гэж энд ирсэн юм. Үүнийг дуутах гэж бид нар энэ газар цугласан юм. Харин хүмүүс түүнийг яасан бэ? Хорьсон байна. Хүмүүс түүнийг болиулах гэж оролцсон. Яг л хүмүүс итгэж ихгүй байсан. Хизээч хинч түүнийг Давидын хүү Есүс буюу түүнийг хинч хизээч Бурхны хүү гэж дуутахыг хүсээгүй баг. Итгэлийн биш хүмүүс эргэн тойронд нь байсан. Харин тэр л итгэж байсан. Тийм учраас тэр ичилгүйгээр тэрээр Христийг дахин дуудсан баг. Дахиад Давидын хүү Есүсээ, Давидын хүү Есүсээ гэж дахин хашгирсан баг. Түүний итгэл түүнийг өөрчлөөг, түүний амьдралын гаднахыг өөрчлөөг, түүний нүдийг эдгээгүй байсан боловч тэр дахин итгэлээ тунхагласан баг. Бидний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй, бидний эргэн тойронд хүмүүс биднийг ойлгохгүй, биднийг дууга бол, битгий цуглаанд яв, тэгээ битгий үнний тухай яар, битгий шудраг бай, сэргэлэн амьдр, гадагшаагаар аль болох хурдхан шиг амьдралаа сайжруул, мөнгө ол гэж бидэнд хэлдэг. Есүсээс биш өөр зүйлсийг бүгдийг бидэнд санал тавьдаг. Одоо дугаа бол Христгүй амьдрч болно гэж бидэнд хэлдэг. Тэг Есүс Христийг эзэн Бурхан гэж хүлээн зөвшөөрүүлэх дургүй байдаг. Харин энэ сохор үргэлжлүүлэн итгэлээрээ хашгирсан баг. Итгэл зовлонг, итгэл буруутгалыг, итгэл хавчлагыг ялж чаддсан юм. Бид нар өнөөдөр хүртэл зарим итгэгч нар маань гэр бүлийн хавчлага дотор, ажил төрлийн хавчлага дотор, доромжлол дотор явсаар байна. Хэрвээ та өнөөдөр Есүс Христэс болж хавчлага дарамт байхгүй байгаа бол өнөөдөр эзний үгээр дамжуулан хэлмээр байна. Эзний гэрчил, хүмүүсийн дунд Христийг гэрчил биднийг эсэргүүцэж, бидний Бурхныг, бидний эзнийг доромжилж хавчсан шигээ биднийг ч гэсэн тийм байдлаар аваачихыг хүсдэг юм. Хүмүүс биш боловч хүмүүсийн цаана байгаа бузар муу сүнс хүмүүсийг бидний эсрэг торхирд юм. Гисэн ч гэсэн эзэн рүү хандан дахин түүнийг тунхаглаарай. Би таныг хэрвээ өнөөдөр итгэлээс болж урамгүй болсон бол, итгэлээс болж таны итгэл чинь хөрж байгаа бол, магадгүй асуудалтай, гонигтай байгаа бол, сэтгэлдээ хагаралтай, гэр бүл чинь асуудалтай байгаа бол би таныг өнөөдөр дахин Есүсийг дуудаасаа гэж хүсэж байна. Бид нар энд орж ирэхдээ түүнийг дуудахын тулд хурж ирсэн юм. Есүсээ та бол Христ шүү дээ. Та бол амлагдсан аврагч. Би таны үгэнд итгэж байна гэдэг үгээ тунхаглаарай. Өнөөдөр гим нүгэл, дадал зурслын чинь хүлээс таныг Есүсээс холдуулж ямар ч амтгүй итгэлээр таныг зогсоогод байгаа бол Христийг дууд. Түүнийг дууд. Эргэлзээ байсан ч дууд. Хүмүүс хорьсон ч дууд. Тэр хариулах хүртэл дууд. Яг тэгвэл Бартоломей түүнийг хариулах болтол дуудсан юм. Тэм учраас Есүс түүнийг сонссон. Есүс юу ч сонсохгүй дээ биш. Харин түүний итгэл
түүнийг дуудсаар байсан учраас одоо түүнд хариулахын тулд Есүс түүн рүү хандсан байна. Тэгэд хүмүүст хэлсэн байна. Түүнийг дууд гэж хэлсэн. Харин тэд сохрыг дуудаж түүнийг Христ рүү аваадсан байна. Хүмүүсийн хувьд бол Бартоломай сохор хэвэндэ. Харин Есүсийн хувьд бол Бартоломай залбиралтанд хариулах ёстой нэгэн юм а. Магадгүй өнөөдөр та хүмүүсийн хувьд хинч биш. Нөгөө л хүн хэвэндэ бол. Харин Бурхан өнөөдөр таныг энд орж ирэх чинь би энэ үүний залбиралтанд би өөртөнд итгэж байгаа таны хариуд яах вэ? Гуйлтанд заавал хариулах ёстой гэж эзэн өнөөдөр таныг энэ газар дуудсан юм а. Магадгүй та өнөөдөр энд ирмээргүй байсан байж болно. Өнөөдөр та энд ажилтаа байсан байж болно. Магадгүй та өөр байдлаар, өөр бодол санаагаар ч энд орж ирсэн байж болно. Гэхдээ тэр чинь чухал биш. Харин одоо эзнийг дууд. Есүс Христийг яг Петр шиг та бол Христ цорын ганц амьд Бурхны хүү мөн хэмээн Бурхны бидэнд өгсөн энэ илчлэлтийг тунхагл. Бурхан тань руу хандаж түүнийг дууд. Би түүнд хариулах болно гэж хэлэх болно. Тэгээд үүнийг сонссон Бартоломай яасан бэ? 50 дугаар ишлэлдэр тэр гадуур хувцаа хаяад өсрөн босож Есүс рүү очивоо гэж хэлсэн бэ. Өвдөлт, өвчин, асуудал байгаа хүмүүс бид нэр өөрсдийгөө өмгөөлөх зүйл маш олон байдаг. Ер нь хүн асуудалтай байх үед үргэлж өөрийгөө өмгөөлдөг. Хүн өвчтөй байх үед үргэлж өөрийгөө зөвтгдөг. Тэгээд үргэлж гомдлож эхэлдэг. Үргэлж бухимдаж эхэлдэг. Өвчнөөс болж, нөхцөл байдлаас болж, эсвэл асуудлаас болж үргэлж хүн гомдолдог баг. Харин Бартоломай тэгээгүй байх. Тийм л Бурхан мөн л юм бол, тийм л лаг л юм бол, тийм л хүмүүсийг эдгээдэг юм бол, тийм л харж байд юм бол намайг эдгээчихгүй яасан гэж Бартоломай бодоогүй байх. Харин зүрхэндээ итгэсэн итгэл нь байсаар байсан. Харин тэр хожим нэгэн цагт итгэх болно, эдгэх болно, чөлөөлөх болно гэдэг итгэлээ тэр тээсэр байсан. Харин яг цаг нь болох үед тэр Бурхан руу хашгирсан байна. Юу гэж хашгирсныг мэдгүй. Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч. Намайг яагач өршөөгөөч. Харин бид нар бол намайг шууд эдгээгөөч гэж хэлж болох байсан. Харин Бартоломай юу гэж хэлснийг мэдгүй. Намайг өршөөгөөч. Өршөөх гэдэг үг бол намайг уучлаач гэсэн үгтэй утга нэг байхгүй. Намайг уучлаач. Бартоломай ингэж хэлж болохсон. Би ямар гэмтэй болоо сохор байгаа юм. Би юу хийсэн болоо сохор болж байгаа. Би юу буруу болсон болоо гуйлгч амьдарч байгаа юм. Би бусдаас юугаараа дутуу юм. Таал намайг сохор болгосон. Таал миний амьдралыг бүтлгүй болгосон. Таал миний гэр бүлийг салгасан. Би уг нь сайн хүн, би уг нь боловсралтай хүн, би уг нь давгүй мэс чанартай хүн гэж хэлж болох байсан. Харин Бартоломай юу гэж хэлсэн мэдгүй. Намайг өршөөгөөч буюу намайг уучлаач. Итгэл бусдыг биш, өөрийгөө эхлээд олж харуулт юм. Итгэл биднийг хинбэ гэдгийг олж харуулт юм. Би өчигдөрхөн нэг хүнтэй чатлсан баг. Бараг 2 цагийн туршид тэр хүнд сайн мэдээ дахин түнд ярьж гисэн. Өрдөн сонсож байсан. Гэвч тэр хүн маань сайн мэдээ сонссон боловч бөө болсон. Бөө болоод тэгээ юу гэж хэлсэн хэрэг надад ингэж би бусдыг хардаг болсон. Би бусдыг хардаг болсон. Тэр чи өөрийгөө хардаг юм уу гэсэн би өөрийгөө нуудаг. Тэгэхээр би Библийн ийм үг бичсэн. Та бараг мэдчихэж байгаа. Юу гэж? Өөрийнхөө нүдэнд байгаа дүнзийг хардгүй хүн бусдын нүдэнд байгаа үрцгийг авч чадахгүй гэж хэлсэн. Өөрийнх нь нүдэнд байгаа дүнзийг олж хараагүй хүн бусдын нүдэнд байгаа үрцгийг яаж авах юм бэ? Өөрийнх нь нүдэнд дүнз байгаа байхгүй дүнз гэж хэлсэн. Таны нүдэнд дүнз орох уу? Харин тэгсэн мөртлөөрөө бусдын нүдэнд байгаа үрцгийг авна гэдэг боломжгүй. Би энэ үгийг бичсэн чинь тэр та намайг өстө химх доошоо хийж яана гэсэн. Би чамд үнэн үг хэлээд байгаа бол чи намайг доошоо хийж яана гэж бодоод авах уу гэсэн. Үгүй л дээ. Би үнэн үгэнд дуртай. Тэгвэл үнэн үгэнд дуртай бол би чамд үннийг л хэлж байна.
чи хичнээн бөө болсон чи өөрийгөө олж харж чадахгүй бол чи бусдыг хизээж зөв олж харж чадахгүй. Харин бид нар өөрсдийгөө олж харах нэг л боломж бай. Тэр нь Бурхны үг юм. Бурхны үгээр бид өөрсдийгөө олж хардаг. Бурхны үг биднийг хэн гэдгийг хэлж өгдөг. Бурхны үг бидэнд аврал авах ёстой, гимших ёстой, Бурхан руу эргэх ёстой, хор муугаас салах ёстой, аврагдах шаардлагатай нэгэн гэж бидэнд хэлж өгдөг. Харин бид нар болохоор үгүй бид зүгээр давгүй гайгүй, би бол донтоогүй, би бол уудгүй, би бол тоглодгүй, би бол зүгээр л гэж үздэг. Харин бид нар аль хэдийнэ донтолтод автчихсан, аврал хэрэгтэй болчихсон, тусламж хэрэгтэй болчихсон нэгэн байдаг. Тэгээ бид живж байгаа боловч живээгүй гэж гүрийдэг нэгэн байхгүй. Бид нар мөхөж суурж байгаа, шатаж байгаа боловч шатаагүй нэгэн гэж хэлдэг хүмүүс бол бид байдаг. Харин Библийн үг биднийг хэн гэдгийг маань хэлж өгд юм. Ийм учраас Бартоломей энэ үгийг сонсоод, Бурхны үгийг сонсохдоо өөрийгөө хинбэ гэдгээ харсан учраас тэрээр Бурхны эсрэг гомдлог. Тэгээд харин намайг уучлаач гэж хэлсэн. Нэгэн цагт эзэн Есүс Христ нэгэн янхан эмэгтэйг ингэж хэлдэг. Чиний бүх гим нүгэл уучлагдлаа гэж хэлдэг. Тэгсэн чинь хажууд нь зогсож исэн зөв шудраг гэж бодсон. Тухайн үеийн шашны удирдагч нар баян, эрх мэдэлтэй хүмүүс юу гэж хэлсэн юм битгүү. Энэ хүн Бурхныг доромжилж байна. Энэ хүн өөрийгөө хэн гэж бодов? Хүн хизээч хүний гим нүглийг уучлж чадахгүй. Зөвхөн Бурхан л уучлна. Яг үнэ. Зөвхөн Бурхан л хүмүүсийн гмийг уучлалт юм. Харин тэд Христийг олж хараагүй учраас түүнийг буруутгаж сүулдэ алнаа гэж зөвлөлддөг баг. Тэгээд түүний загалмай дээр цовдолдог. Харин энэ сохор Бартоломей хараагүй мөртлөөрөө түүнд юу гэж хэлсэн бэ? Миний гмийг уучлаач. Буюу би бол гимтэй гэж хэлсэн байхгүй. Тийм учраас Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч. Би таныг Бурхан гэж хүлээн зөвшөөрч байна. Намайг өршөөгөөч. Гэхдээ тэр хүн намайг эдгээгөөч гэж хэлээгүй. Өршөөгөөч гэж хэлсэн. Тийм учраас Есүс түүнийг дуудсан юм аа. Би таныг өнөөдөр энэ сууж байхдаа энэ үгийг бас дахин тунхаглаасаа гэж хүсэж байна. Намайг өршөөгөөч. Намайг уучлаач. Энэ бол бидний түүн рүү очих зам юм аа. Бид гимшилгүйгээр хизээж Бурхан руу хүрч чадахгүй. Гимшил байхгүйгээр түүний баяр хөөргийг, авралын үнд цэнийг хизээж бид нар авч чадахгүй. Христ итгэл, Христийн шашин бол гимшлийн шашин байхгүй. Христийн итгэл бол гимшиж байж ирдэг итгэл байхгүй. Гимшилгүйгээр хизээж бид Бурханыг, түүний авралыг, түүний баяр хөөргийг авах боломжгүй маа. Өөрөөр хэлбэл би өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бидэнд хизээж аврагч хэрэггүй болт юм. Хүлээн зөвшөөрөх тохиолдолд харин бидэнд аврагч хэрэгтэй болт юм. Би таныг өөрийгөө өнөөдөр Бартоломей шиг эзэн минь би өнгөрсөн өдрүүдэд бүх буруу гим нүглүүдийг хийсэн. Танд итгэж байгаа мөртлөөрөө танаас урвж, таныг мартаж, таны үгнээс хол байж, өөрийн хүсэл, өөрийн таашаал, өөрийн сонирхолд нийцүүлэн амьдэрсэн. Харин намайг одоо уучлаач гэж хэлээсээ хэмээн урьж байна. Харин тэгвэл танд хэлмээр зоригтой бай. Бос эзэн рүү ойрт. Та юу хийсэн чинь чухал биш. Харин одоо хэний өмнө юу хийх гэж байгаа чинь чухал юм. Өнгөрсөн амьдрал таны амьдралд юу байсан чинь тийм чухал биш. Харин одоо та ямар түүхийг бүтээх вэ гэдэг чинь хамгийн чухал юм. Ийм учраас Есүс түүнийг дуудаад өөр лүгөө ирүүлсэн бэ. Тэгээд түүнээс асуусан. Юу гэж? Өөрийнхөө төлөө, өөрсдийнхөө төлөө юу хийхийг надаас хүснэ вэ гэж асуусан. Өөрийнхөө төлөө юу хийлгмээр байна? Магадгүй өнөөдөр, магадгүй биш ээ. Яг одоо эзэн танаас ингэж асууж байна. Өөрийнхөө төлөө юу хийлгмээр байна? Та энэ газар ирэхдээ та бол Христ цорын ганц амьд Бурхны хүү мөн гэдэг итгэлийг энэ газар тунхаглаж
Энэ газар эзний өмнө гимшиж, тийм би бол архичин, үнэн. Би бол хулгайч, үнэн. Би бол завхай, үнэн. Эзэн минь намайг өршөөгөөч. Би худалч, үнэн. Та намайг өршөөгөөч гэж хүлээн зөвшөөрөх юм бол харин эзэн танд юу гэж хэлхийг мэдэх вэ? Ингэж хэлж байна. Надаар юу хэлхийг хүсэж байгаа юм бэ? Би чиний гимтээ тооцоо хийнэ гэж хэлээгүй. Би чиний өнгөрсөн амьдралыг сөхөж үүгээр чинь ялна гэж хэлээгүй. Би харин гимтээ боловч алдаатай боловч би гим нүглээ хүлээн зөвшөөрөө түүний өмнө ирж байгаа учраас эзэн хүлээгээд аль хэзээ авчихсан. Харин одоо бидэнд хэрэгтэй байгаа. Тэр зүйлийг эзэн хариулъя гэж хэлж байгаа. Хэрвээ эзэн танаас ингэж асуувал та юу гэх вэ? Өөрийнхөө төлөө юу хэлхийг надаас хүснэ вэ гэвэл та түнд юу гэж хэлэх вэ? Ямар зүйлийг түнд мэдүүлэх вэ? Харин Бартоломей ингэж хэлсэн. Багшаа, намайг дахин хардаг болгооч. Намайг дахин хардаг болгооч. Урд нь тэр Есүс Христийн тухай сонсоод итгэсэн үедээ хэлж болох байсан. Харин эзэнтэй яг уулзах энэ үед, түүнийг хүндэлж мөргөх энэ үед харин энэ үгийг тэр хэлж байгаа. Олон хүмүүс Есүст итгээд шууд амьдралаа өөрчлөхийг хүсдэг. Харин Бурхан хүмүүст итгэл өгсөний дараагаар тэднийг өөрчлөхийг хүсдэг байхгүй. Бид нар нөхцөл байдлаа өөрчлөх гэж хүсдэг бол Бурхан биднийг өөрчлөхийг хүсдэг юм. Тийм учраас Бартоломей үнэхээр өөрчлөгдсөн учраас одоо Бурхан түүний хүсэлтийг гүйцэлдүүлэхээр зогсож байгаа юм. Би таныг бодол санаагаа зүрх сэтгэлээ Христээр тавиасаа гэж хүсэж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөх нь тийм чухал биш. Таны эдийн засаг өөрчлөгдөж, таны амьдралын хэм маяг өөрчлөгдөх нь тийм чухал биш. Харин эхлээд та Христийн үгээр өөрийгөө олж харж, Христийн хүсэлд нийцүүлэн өөрчил. Өөрөө биш, Христийн үгээр өөрчил. Тэгвэл Бурхан одоо танаас ингэж асуух болно. Чи надаар юу хийлгэмээр байна? Би түүний чинь хийж өгье гэж хэлж байна. Амен. Харин бид нар эхлээд яадаг вүлээ? Эхлээд Есүсээр ялах гэдэг. Бүх юмаа хийлгэж аваад тэгээ баталгаатай болсон хонь яах гэдэг. За яг одоо би танд яах вэ? Итгүүл итгэе яах вэ? Хаяа цуглаанд очивол очие. Хаяа яах вэ? Нэг дуранд хөрөөл нэг өргөе. За нэг зав гаруул цуглаанд яах вэ? Үйлчлээ. Боломж нь болдвол сайн мэдээ тараая гэж ярьдаг. Харин таны хүслээр биш. Бурханы хүслээр. Бурхан таны зүрх сэтгэлийг чинь, таны бодол санааг чинь өөрчлөхийг хүсэж. Түүний үгийг хүлээж ав. Тэр үг таныг өөрчлөх болно. Та өөрчлөх гээд байгаа нь биш. Бурхан таныг өөрчлөх гээд байгаа байхгүй. Өөрчлөх нэг л хүч чадал байна. Тэр нь үгийн хүч чадал. Библийн үгийн хүч чадал. Энэ үг шалгагдсан үг. Энэ үг шалгарсан үг. Хэдэн зууны туршид, хэдэн мянган зуун саяараа итгэгч нарыг яах вэ? Амьдралд орж, нөлөөлж, байгуулж, босгож, зарим нь засаж, залруулж, шинчилж, өөрчилж чадсан гайхамшигтай шалгарсан үг. Энэ үг, ийм үгийг хүлээж ав. Та өөрийгөө хизээш өөрчилж чадахгүй. Худлаа. Тэрүүн шиг онгойтой юм хаа бэ? Харин Бурханы үгийг хүлээж ав. Тэгээ тэр үгийг зүрхэндээ авч үнэхээр хүлээн зөвшөөр. Хамгийн дөрөнд хүлээн зөвшөөрөх зүйл чинь үнэн. Би архичин гэж хэл. Үнэн. Би завхай гэдгээ хэл. Үнэн. Би хулгайч гэдгээ хэл. Би хоёр нүүртэн гэдгээ хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөр. Нуугдаад байгаа, гарч өгөхгүй байгаа бохир зүйлээ илчил. Тэгэд эзэн намайг өршөөгөөч. Намайг уучлаач. Харин түүний үг таны дотор ажиллах бол цаг хугацаанд зууралдаж, ноцолдож, алдаж, дахин унаж, дахин босч явсаар байгаа та өөрчлөгдөх бол. Шууд гинт өөрчлөгдөх зүйл гэж байдгүй. Ийм худал зүйл байхгүй. Харин үг таныг өглөө болгон сэрэж, өдөр болгон сануулж, орой болгон үг танд ятгах болно.
Тэгээд өөрчлөлт ирэх болно. Таны зүрх сэтгэл өөрчлөгдөх үед таны эргэн тойрон өөрчлөлт бий болох болно. Ийм учраас Бурхан одоо хэлж байна. Ийм хүнд хандан Бартоломейд хандан хэлж байна. Чи надаас юу хүсэж байгаа вэ? Хэрвээ та өнөөдөр яг энэ мөргөлийн цагт Эзэн Есүс Христийг Бартоломей шиг харахгүй мөртлөөрөө түүнийг дуудаж байгаа бол, сэтгэлдээ үнэхээр Христийг дуудаж байгаа бол, сэтгэлдээ үнэхээр Есүсээс уучлал гуйж байгаа бол, Эзэн энэ цагийн төгсгөл дээр танд ингэж хэлнэ. Надаар юу хийлгмээр бэ? Харин та хариулах зүйлээ мэдэж байгаа юу? Та хэлмээр байгаа зүйл чинь танд үнэхээр сэтгэл чинь баттай байгаа юу? Гинт сандраад за юу гот юм бэлээ? За гар утсаа жоохон өөрчилчмээр байна. Та ажил тэгвэл гар утсаа өөрчлөгдөн. Шудраг хөдөлмөрл тэгвэл машин чинь өөрчлөгдөж болно. Харин Бурхан танаас асууж байна. Юу хийлгмээр байна гэж байгаа шүү дээ. Юу хийлгмээр байна? Бурханы мотор, Бурханы үг таны амьдралын ямар талбарт ороод янзалмаар байна гэж асууж байгаа байхгүй юу? Амен. Ямар зүйлд чинь Бурханы мотор хүрмээр байна. Би чамд хүрж өгье. Тэгээд магадгүй эдгэж өгье, эсвэл өөрчилж өгье, эсвэл бүтээж өгье. Шин болгож өгье. Та тэр зал талбараа үнэхээр Бурханы өмнө нээгээд тэгээд түүнийг ажилласаа гэж хүсэж байгаа бол одоо тэр цаг байна. Тэгээд эзэн Бартоломейд ингэж хэлсэн. Яв. Итгэлчин чамайг эдгэлээ гэсэн. Бартоломейд эдгэр гэж хэлээгүй. Юу гэж хэлсэн бэ? Айгуу сайн. Яв гэж хэлсэн. Гомдмоор хүн буруу ойлгол гомдохоор байхгүй. Тэгээд манайс ч яг буруу ойлгодог шүү дээ. Намайг эдгээгээд нүдийг минь нээгээд гэсэн чи яв гэж хэлвэл юу гэв? Шууд зовхон буунэ сте. Тэгээ бараг толгой нь ингэж доошоо болоод намайг яв гэж штэ. Харин эзэн хэлэхдээ яв гэж хэлэхдээ юу гэж хэлсэн бэ? Хараатай хүн шиг алхаа гэсэн утга байхгүй. Сохор хүнд Есүс ингэж хэлсэн. Яв буюу эрүүл хүн шиг алхах гэж хэлсэн байхгүй. Харин тэр алхсан түүний үгийн дагуу шүү. Тэгээд тэр гомдолгүйгээр янз бүрийн тайлбар тавилгүйгээр хаашаа яашаа яаж эхлээд нүдийг нээчиш тэгвэл алхах нь зүв биш үү? Харин үгийг сонсоод яв гингуут манай уяас зүгээр л эрүүл хүн шиг алхсан. Хаашаа алхсан мэдэхгүй алхсан. Алхсан чинь тэр хараа орсон. Тэгээд юу гэж хэлсэн мэдэхгүй. Чиний итгэл өөрөөр хэлбэл чиний Давидын хүү Есүсээ гэсэн энэ тунхагч нь чамайг эдгэлээ гэж хэлсэн байхгүй. Ах дүүс бид энд орж ирэхдээ үнэхээр Есүс та үнэхээр цорын ганц амьд Бурхан гэж итгэдэггүй. Өнөөдөр бүтэнсэ өдөр юм дөө. За ямар магтаал өргөж байгаа бол ямар сайн өмхөн үнэрт юм бэ гэдээ орж ирсэн үү? Нэг хэн онгоцсон гэл те. Харин би таныг үнэхээр ятгамаар байна. Энд хурж ирэх үедээ та харахгүй байгаа Есүстэй уулзах гэж ирд юм аа. Та тунхагл энд таалагдахгүй хүнч байж болно, таалагдчих хүн байж болно. Тэр чухал биш. Угаасаа Бартоломей хаширгаад янз бүрийн хүмүүс түүнийг дугаа бойл мэдрэл муутай солиотой хогч нь сохор юм байж, гуйлагч юм байж, Давидын хүмүү гэж юу гэж онолдоод байгаа юм. Юу гэж хэлсэн бол мэдэхгүй. Харин зүгээр л та бол Христ цорын ганц амьд Бурханы хүү гэж итг. Тэр итгэлээ энд тунхагл. Тэгээд гимш харин Бурхан юу хийхийг хар. Тэр танд хэлнэ яв гэж хэлэх бол. Өнөөдөр таныг залбирах үед буцаад гэрлүүгөө яв гэж хэлэх бол. Эвлэр гэж хэлэх бол. Буцаад яв. Цаад асуудалтайгаа дахиад ноцолд. Битгий шударгаар ханд гэж хэлэх болно. Буцаад яв. Цаатгаа уучил. Уучлахад хэцүү байсан ч нүдийг хар. Чиний зүгээс чи толгоогоо дах. Тэр хүн толгоо дахихгүй байсан ч чи толгоо дах гэж хэлэх бол. Яв хий гэж хэлэх бол. Харин таны хүсэж байгаа зүйл явснаар дамжиж, хийснээр дамжиж, эрүүл юм шиг, гомдоогүй юм шиг, шархлаагүй юм шиг, хохироогүй юм шиг, бусдад холигдуулаагүй юм шиг хандах үед чинь
тэр зүйл чинь биелэгдэх болно. Яв. Бурхны уучлал, Бурхны эр зориг, Бурхны сайн мэдээ бариад буцаад яв. Та харах болно. Түүнийг даг. Хамтдаа залбирцгаая.